Шинэ жилийн баярын зоогондоо хоньны гуй шарж идцгээх үү? Шарахад хэлбэр болгохын тулд эхлээд шаант чүмэг болон сүжний толгойг салгаж авна. Илүүдэл сасийг нь авч цэвэрлээд бичлэг дээр харагдаж байгаачлан торлож зүсэж бэлдэж өгөөрөө инх нь амтлагчдыг махандаа сайн шингэж амттай зөөлөн болоход нөлөөлдөг. Одоо махан амтлах соусаа бэлдээ. Бутлагчинд саримсаа хийж бутлаад дээрээс нь давс, паприка, кориандр болон хар перц гонд хийж өгнө. Хэрвээ халуун ногоон дуртай бол чили халуун перцнээс бага зэрэг нэмээд хийгээрэй. Мөн бидэнд розмарийн хэрэг болно. Ургамлаараа байхгүй бол хатаасныг бас хийж болно. Хамгийн сүүлд оливын тос хийж хутгаад мах амтлах соус маань бэлэн болно. Тосны хувьд цөцгийн тос, авокадо тос гэх мэт таны хэрэгэлдэг ямар ч тос байж болно. Шарахтаа анхаарах хамгийн чухал зүйл бол шарах явцад шүүсэн насгаж цүлэгдэж хиншүү гаргахгүй тулд мөнгөлөг цаас болон кальцийн цаасаараа маш сайн давхарлаж ороож өгөөрэй. Гуян амтласны дараа амтлагчдыг маханд нь сайн шингээхийн тулд хамгийн багадаа 2 болон түүнээс дээш цаг амраасны дараа 200 градус хүртэл халаасан шарах шүгээнтэй хийгээд 3-аас 4 цаг болгоно. Миний хувьд 3 цаг шарахад хангалттай зөөлөн шүүслэг болсон. Бүр бутарсан зөөлөн болгохыг хүсвэл 4 цаг шарахад л хангалттай. Хоньны шарсан гуй маань маш гоё зөөлөн шүүслэг салахын аргагүй сайхан амттай боллоо. Баярын үдэш хайртай хүмүүстэйгээ амтрхан зоглоороо. Та бүхэндээ ирж буй шинэ оны мэнд хүргэе.